За одоо нэг Сүхбаатарын Баатар нөгөө асрыг одоо бид хүн үзэж байна. За энэ асар одоо манай засгийн газраас бас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болгон тогтооглоо. Ер нь бол ямар ч үйл ажиллагаа явуулах талаар Нямбатар дарга өөрөө хэлсэн. Тэгэхээр бид хүн хүүхд залуучуудынхаа ирээдүй бас тэдний одоо цаашдын ахуй амьдралыг бас сайжруулах тал дээр бол яг хөө мэрс сар зүйл бол хийж байна. За тэгээ энэ асрыг бас нэлээд гайгүй хөрөнгөөр хийж байгаа байх гэж найдаж байна. За манай Монгол хүмүүсүүдээ ахуй амьдрал. За ямар ч байдал бол нэг иймэрхүү байгаа юм байна. За энэ нэлээд том юм а те. Нэлээд том. Их сайхан бас бүтцтэй л юм. Дотор төлөв байгууламж бол их аятайхан хийгдэж байгаа нь тодорхой байна л да. Нэлээд олон хүний хүчтэй зарцуулагдж байгаа гэж бодохоор бас. За ийм дотор төлөв энэ бол ер нь бол томоохон худалдааны төв байгуулчихаар л одоо бөмбөрийг санагдуулж байна. Бөмбөр худалдааны төв нэг иймэрхүү байсан л да ер нь бол. За тэгээд энэ хийж байгаа хүмүүст ажлын амжилт хүсье. Тэгээд их гоё хоол идэх юм байна гэдгийг л ойлголоо. 5,000 төгрөг төлөөд сайн хоол идэх тийм боломжийг л Монголын ард түмэнд олгож байна гэж ойлгож байгаа.